Шинжилгээ ухааны технологийн их сургуулийн Харьяа ой модны сургалт судалгааны хүрээлэн ой инженерчлэлийн салбарын эрхлэгч болор цэцэг байна. За манайх энэ төсөлд гол орох шалтгаан болохоор олон нийтийн оролцоонд суурилсан ойг нөхөн сэргээх, ойжуулах, мод тарих үйл ажиллагаа өргөжүүлэх ажлын хүрээнд нь болохоор энэ хүү төслийг бичиж оролцсон байгаа. Тухайн төсөл маань болохоор уур амьсгалын өөрчлөлт дасан зохицсон тэсвэрлэх чадамжтай ой ургуулах туршилт судалгаа хийх ийм төслөөр оролцож байгаа. За энэ төслийн гол зорилго нь болохоор тухайн ойд байгаа ургамлын тойргоос нь сайн чанарын үрийг түгээд органик бортгонд ургуулan ойжуулах. Дасан зохицсон тарьц суулгацаар бол ойжуулах. Ингэхдээ бол анх байсан их ойн бүрэлдэхүүнтэй ойролцоогоор ижил бүрэлдэхүүнтэй ойг ургуулах ийм нөхцөлийг бол тавьж байгаа. Энэ төслийн гол зорилго бол гэж байгаа юм. Энэ дээр болохоор төмөрт өртсөн дороотсон ой, шатсан ой талбай бол Монголд бол хэмжээгээр байгаа. Бид нар ихний ээлжиндээ болохоор баян зүрх дүүргийн улаастай ам, улаастай салаа, баяшинтай амд 5 газрыг хашиж энэ ойг бол ойжуулахаар бол төлөвлөсөн байж байгаа. За гол төслийн хийгдэх бас нэг төлөвлөж байгаа нэг ажил болохоор ойжуулалт нөхөн сэргээлтийн ажлыг хийхэд бол технологи хөгжүүлэлт бол бас энийг хийхэд бас нэг давуу талыг олгож байгаа юм. Ойжуулалтын технологийн хөгжүүлэлтэн дээр болохоор бид тарьц суулгацыг ургуулахдаа органик бортхыг үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг бол ихний ээлжинд өөрсдийнхөө зохион бүтээгээд ихний ээлжинд гаргацсан байна. Энэхүү төхөөрөмжийн үйл ажиллагаа нь болохоор цагт 40-50 тарьц органик бортхыг бол үйлдвэрлэх, өдөртөө бол 300-аас 400 бортоо үйлдвэрлэх хүчин чадалтай энэ төхөөрөмжийг бол бүтээгдсэн байна. За гол тарьц суулгацаас гарч байгаа тарьц суулгацыг ургуулах гэж байгаа органик бортхын маань хэмжээ бол хаашаашаа өндрөөс 10 м, өргөөшөө бас адилхан диаметр нь 10 см гэнтэй. Энэ бортхын ганц давуу тал нь юу вэ гэхээр байгаль экологт ямар нэг хорно хөнөөлгүй хөрсөнд бол шингэхийн гол нь тарьц суулгацын амьдралтын хувийг бол тодорхой хугацаанд бол чийгшлийг барих, хортон шивжээс хамгаалах тэр экологт өөртөө уусан бий болох нөхцөлийг нь бүрдүүлэх найрлагыг бол гол тодорхойлох юм. Шинжилгээ ухааны технологийн сургуулийн Харьяа ой модны сургалт судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Баяр сайхан гэж хүн байна. За би энэ органик бортгоны талаар ярив. За манай энэ бортгыг хийхэд бол органик материал буюу хомоол. Хомоол энд байна. За бид нэр тэрийг бол ингээ үүрүүлээд энэ машин дээр үүрүүлээд ийм болгож байгаа. За дараа нь үрдэс. Үрдэс бол манай энд байна. Бид нэр ингээ яатсан. За аргалын үнс. За энэ гураар энэ бортгыг би хийж байгаа. За дараагийн төхөөрөмж бол энэ яг бортог хийх төхөөрөмж энэ байна. Энийг ОБ органик бортог 3 гэж нэрлэсэн. ОБ 3 гэж. Яг ясаагаар бол нөхөн тарилтайгаа нэг 12,000 ширхгийг бол хийх хэрэгтэй байхгүй. Тэгээд тэрийг юм л энэ өвлийнхөө хугацаанд хийчихнэ. Одоо бид нэр яг нөгөө үрийн бэлтгэх ажилдаа яг ингээд яг цаг хугацаа нь болцсон. Одоо ингээд үрийнхээ судалгаа хийгээд самар буюу хуш тэгээд шинснийхээ үрийг бэлтгэх гэх ийм ажил яг цаг үеийн болцсон. Тэр ажилд ороочих. Энийг төр завсарлаад тэгээд үрээ бэлдснийхаа дараа энэ ажилдаа ингээд бүр жигдрэл орно. Өвлийн хэмжээнд бол 12,000 ингээд хаврах хэд эндээ өвлөлдсөн байх хэрэгтэй. Манайх ч нэг одоо гол юу нь бол хомоол үрдэс бол манайд бол байж байгаа. Манайх модны хүрээлэн чинь. За аргалын үнсийг бол аргалаа төгөөд бол үнсээ гаргаж байгаа. Хомоол бас тэрийг бас ингээд түүх хэрэгтэй. Хэрвээ ингээд энийг бас ингээд бодохоор бол Монголд одоо хомоолоос их юм байхгүй юм шиг байна. Яг ингээд түүгээд явахаар бас асуудалтай. Энийг бол тэгээд хэрвээ нөхөрлөл аж ахуй нэгж тийм ээ. Ингүүдэд энийг ингээд тараагаад яах гэхэд бол энэ материал нь бол бас бэлтгэхдээ бол зохион байгуулалтанд орж байгаа тийм нөхөрлөлийнхаа нэг гişүүдийг одоо аргал хомоолоо төлөвлөдөг байдаг юм уу? Ингэж юу яахгүй бол бас энэ чинь яг ингээд харахаар их байдаг мөртлөө түүгээд ирэхээр бол сайн цуглаж өгөхгүй бас асуудалтай юм билээ. Бид нар бол яг энэ юуд хустай нуруу руу очиж энэ дахин хомоолыг бол түүж байгаа. За энд бид нар нөгөө органик бортгонд хийсэн хайлаас их тарьсан. Гадаа ойжуулж ил гэсэн үгтэй гадаа нөхцөлд энэ хөлөмжийн дотороо дөнгөж соёлуулаад гаргаж ирээ тарьсан. Одоо 2 дахь жилдээ ургаж байгаа. Тэгээ энд бид нар ерөөсөө өвсөлөг нөмрөг зэрлэг ургамлын одоо нөлөөг судлах гээд ерөөсөө түүгөөг тэр чигээр яасан. Тэгэхэд бол ерөөсөө одоо энэ доортод ингээ хараад мэдэгдэнэ. Өвсөлөг ургамал дотроос энэ хогийн ургамал дотроос ингээ яхад бол ерөөсөө дарамтанд ороогүй ийм яг урах хэмжээнд ингээ ургасан байгаа нь эндээс харагдаж байгаа.
бүгд ургасан. Тэгэхээр зэрэг ямар ч ясан нөгөө одоо ийм том ийм силфан буртанд яснаас бол хамаагүй илүү хэрвээ тийм юунд ингээ энэ тарьсан бол энэ үслэг ургамлын үндэс чинь ороод энэ ургамл одоо хүчсэн байх хэрэгтэй байхгүй ийм их шарилжин дунд байгаа юм чинь. Тэгэхэд бол ерөөсөө тэр гадны тэр ургамлын дарамт бол байхгүй нэ гэдэг нь эндээс хиний энэ юунаас ингээ харагдчихлаа л да ийм ургацсан байна. Энэчлийн өсөлт чи юу вэ? Нэг 50 см байна шүү. Тийм энэ юунаас бол тутахгүй ургацсан байна. За энд бас хяналтын хэсэг энд байгаамаа. Яг нөгөө бортгийнхаа юугаар орцоор нь хөрс оруулаагүй орцоор нь тарьсан. Тэгээ янз бүрийн орцтойгоор ингээ 1 2 3 4 гэдэг. Одоо тэр дотор бас 7 8 хүртэл юм юунд бол бортгийнхаа холцоор тарьсан. Хайлааснууд энд байна. Энд ингээ улаас ургасан байна. Тэгээд энэ зэрлэг мэрлэгийн ерөөсөө нэг түүгээгүй. Тэгэл өөрийнхөө ягаар ургаж байгаа нь энэ. Тэгээ энэ бортго маань энэ ургамалдаа хэр нөлөөлж ийн гэдгийг эндээс харах гэдэг. 5 сараас яг бид нар нөгөө гэрээ байгуулад санхүүжилт маань шийдэгдээд анхны үйл ажиллагаан дээр бол ерөнхийдөө эхлээд талбай тус гарлах байсан. Нийслэлийн байгаль орчны газарт бол хамтраад тэнд бол сурвалж бас зохион байгуулсан байна. Яагаад энэ газрыг ойжуулах шаардлагатай болсон юм бэ? Ямар үндэслэлээр хийх гэж байгаа юм бэ? Ой маань ингээд дороотой төмөрт идэхтэйд байгаа энэ нөхцөл болохоор яаж өөрийнх нь хэсгийг байгалийн ургалтыг нөхөн дэмжих дээрээс нь бас тарьц уулгацаар яаж бид нар өөрсдөө хийх вэ? Тэдрийг яаж орчноос нь хамгаалахыг гэдэг талаас нь орчны одоо нотгийн иргэдэд бол сурвалж зохион байгуулсан байгаа. Энэ хүрээнд болохоор манай шинжилгээний технологийн их сургуулийн инженерийн ангийн оюутнууд бол оролцсон. Мэргэжлийн 2 бол багш бол байж байгаа. Бид нар бас нөгөө тэргуун мод сангийн хөтөлбөрийн хүрээнд самбар бас байршуулах энэ үйл ажиллагаанууд бас давхар хийгдэж явж байгаа гэсэн үг. Одоо бол болохоор 2 дугаар улиралд буюу одоо үндсэндээ бол тэргуун сангийн үед 2 дугаар улирал, бидний үед бол 3 дугаар улирлын ажлын хүрээнд бол одоо хөрөмж үйлдвэрлэх, органик бортго үйлдвэрлэх гол одоо юм. Тэгэхээр 5 газарт болохоор бид нар нэг гад 2000 орчим тарьц суулгацыг бол суулгах төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр нийтдээ бол 100000 буюу 12000 одоо бортго үйлдвэрлэх нэ гэсэн үг. Энийн нэг онцлог нь болохоор чигээ удаан барина. Мөнх докторийн судалгаагаар бол 70 хоног барьж ийн гэж гарч байгаа байхгүй юу? Яг миний югаар бол нэг 19 хоног бол энэ бол ингээ барьж байгаа нь мэдэгдсэн. Тэгэхээр зэрэг одоо 70 мал хоног ч юм уу за сар мар болчихоо тэгэл бидний нөгөө нэг хураачлын үедээ тэр чигээ хадгалах боломжтой тий. Тэгэл бороотой залгасчихж байгаа байхгүй юу? 70 хоног гэдэг бол хангалттай болж. Нэг гол онцлог нь бол чигээ удаан хадгалахтай байх. Тэр чиг удаа хадгална гэдэг чиг хадгалах нь юу чинь бас их чухал байх. Тэгээ энэ яг нөгөө гол үндэстэй бүхвэт мод суулгахыг байгалийн юугаараа яах. Бидний чинь юу бол одоо яг хөлөмжөнд ургуулаад сугалж аваачаал тэн тарина гэдэг чинь нөгөө сайхан ингээд ургаж ирсэн үндсийг чинь ямар ч нэг тийш залаад ургуулж шүү дээ. Энэ бол тийхгүй. Яг л ингээд үндэс байсан чигээрээ тэгээд аваачаал ингээд ургуулсан. Яг энэ бортгоны нэг дутагдaltaй тал нь тээвэрлэлтийн зардал их гардаг. Тэрнээс нь болоод ингээд манай аж ахуйн нэгжүүд чинь одоо юу гэдэг чинь тэдэн метргүй одоо 48 гааг ойжуулаа гэдэг ингээд норм байдаг шүү дээ. Тэрийг ингээд гүйцэхийн тулд тэгээ ийм бортготой юу бол нэг сонирхгүй. Ягаад гэвэл энэ тээвэрлэлтийн хөлс зардал их болчдөг. Тэгэхээр чин тэр одоо жишээлбэл нэг 5 гааг 70 км-т юу яана гэвэл эндийн чинь болохоор зэрэг ийм моддон дээр тавьж ингэж аваж явахаар нэг цөөхөн очдөг. Нэг гаагийнх нь ч юм уу очдөг. Тэгээ 5 гааг яах болохоор чи тэр хооронд нөгөө нэг бартаатай замаараа 5 дахин явах болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрнээс нь болоод юу яаж байгаа. Манай аж ахуйн нэгжүүдийн бортготой юу нэг цааш нь оруулж чадахгүй зүгээр нөгөө өмнөх юугаан бол ганцхан шуудад ганцхан юм одоо шарт хоромт хийгээл аваад очиж бүгдийг тарьчих байхгүй. Гэхдээ амьдралын үн тэр нь бол бага. Тэгэхээр зэрэг бид нар энэтэй тохируулсан үүргэвч тэгээд ийм сагсан тэр бас хийж байгаад тэрийг хөгжүүлээ ингээ явж байгаа. Одоо бас захиалга нөхцөл хийгдэж байгаа. Тим зөөх юм уугийн тэгээ буугаад уул руугаа дээш нь ингээд одоо тэр газар руугаа ингээд аваач нэгт чинь энийг үл хүн бол нэг 2 3 4 5-ыг ингээд хэврэж авах. Нэг бол хувийн тгээ ингээд барих юм байгаа байхгүй. Тийм учраас үүргэвчтэй, сагстай болгоод ингээд зөөдөг юмтай болгож өгөхгүй бол энэ нэг цаашаа бас нэг юм хэцүүлчихдэг. Тэрийг бас ингээд шийдэж өгч байгаа.